За юу яцхан guys мөнх хөргөл байна. Өнөөдөр би өөрийнхөө хамгийн анхны YouTube дээрх ямар ч үн төлбөргүй арилжааныхаа bootcamp-ыг эхлүүлж байна. Энэ бол эхнийхэн дугаар. Тэгээд өнөөдрөөс эхлээд би та нарт арилжааг А-гаас Я руу ерөөсөө арилжаа гэж юу юм гэдгээс эхлээд арилжааны систем, арилжааны confluence-үүдтэй одоо концептууд ашигладаг системдээ арилжааны сэтгэл зүй, арилжааны risk management гэдэг бүх зүйлийг ер нь бол А-гаас Я хүртэл заана. Энэ нийтдээ нэг 20 гаруй бичлэг гэдэр бол болно. Тэгээд та нартаа маш үр бүтээлтэй, маш хэрэгтэй байна гэдэгт би бол ерөөсөө эргэлзэхгүй байна. За тэгээд өнөөдрийнхэн дугаартаа орцгоё. За арилжаа гэж юу юм бэ? За арилжаа гэдэг нь ерөөсөө л энэ санхүүгийн зах зээл дээр ямар нэгэн байдлаар оролцож баа юм уу сэл товчийг дарахыг л ер нь бол хэлнэ л гэсэн үг. Та ямар нэгэн зүйлийн үнэ нь өснөө гэж бодож ивэл өнөөдөр бай дарна, эсвэл ямар нэгэн зүйлийн үнэ нь уннаа гэж бодож ивэл сэл дарж түүнийг одоо зарнаа гэсэн үг ерөөсөө. За санхүүгийн зах зээл дээр ямар одоо зүйлүүдийг арилжиж болдیں۔ Тэ одоо энэ financial instrument-үүд буюу санхүүгийн одоо энэ хэрэгслүүд гэж юу хэлж болно гэсэн үг. За хамгийн анхных нь бол мэдээж forex, foreign exchange гэдэг үгний бол товчлон байгаа. Энэ бол forex-ийн үед юу арилждаг вэ гэхээр одоо энэ улс орнуудын одоо валютыг юу арилжна гэсэн үг. Одоо Америкийн долларыг те одоо Японы йенийг те Монголын төгрөгийг одоо хооронд нь юу арилжахыг одоо forex гэдэг байгаа гэсэн үг. За дараа нь болохоор commodities буюу одоо түүхийн эднүүд орж ирж байгаа. За түүхийн эдний юу юм бэ гэхээр одоо алт байж болж, эсвэл одоо тэр мөнгө идэр бол байж болж байна те. За дараагийнх нь stocks буюу одоо компаниудын хувьцаа гэсэн үг. Одоо том компаниудын хувьцаа гэх юм бол Apple-ийн хувьцаа байж болж байна, Tesla-гийн хувьцаа байж болж байна те. Одоо Amazon эдний та бидний одоо мэдэх тийм компаниудын одоо хувьцаануудыг одоо авч зарж ирнэ бол болно гэсэн үг. За дөрөвт одоо хамгийн том санхүүгийн хэрэгслүүдийн нэг нь юу юм бэ гэхээр одоо крипто буюу одоо энэ Bitcoin, Ethereum гэдэгтэй тэд нар орж ирж байгаа. За 5 дахь 6 дахьт нь юу орж ирэх юм бэ гэхээр одоо энэ futures ба options орж ирж байгаа. За энэ bootcamp дээр би бол өөрөө хувьдаа futures-ыг арилждаг тул энэ futures-ыг арилжахын тулд би ашигладаг confluence-үүд, сэтгэл зүй, risk management-тэй заана гэсэн үг. Гэхдээ миний энэ заах мэдээж концептууд, сэтгэл зүй, risk management-ийн бүх мэдлэг нь өөрсдөө тодорхой хэмжээнд крипто дээр, stock дээр, commodity дээр, forex дээр бүгдэн дээр нь ашиглаж болно гэсэн үг юм бол. За арилжаа гэдэг нь яг ямар одоо зүйлүүдээс нь бүрддэг юм бэ те? За хамгийн одоо чухал гэх юм бол ерөөсө 3 зүйл л байгаа. Эхнийх нь арилжааны систем. Тэ та одоо яавал ямар нөхцөл бүрдвэл та одоо тэ баа юм уу сэлийг дарах юм те? Ямар нэгэн зүйлийг худалдаж авах юм уу эсвэл зарах юм. Ямар одоо өдрийн цагт юм те эсвэл ямар нэгэн одоо зүйлүүд конфликтэд одоо хоорондоо бүрдснийхэн дараа яг ямар нөхцөлд та одоо яг ямар нэгэн одоо баа юм уу сэл товчийг дарах юм бэ гэсэн үг. За дараагийнх нь болохоор risk management хэрхэн та эрсдлээ барьж гин те тиймэрхүү зүйлүүд орж ирнэ гэсэн үг. За сүүлчийн 3 дахь одоо сэтгэл зүй буюу та одоо 1000 сайн системтэй risk managementтэй байсан гэсэн хэрвээ та муу сэтгэл зүйтэй бол та сар жил 10 жилийн дотор хийсэн бүх мөнгөө хэдхэн минут, хэдхэн өдрийн дотор алдах л ерөөсө боломжтой. Тийм болохоор сэтгэл зүй гэдэг нь өөрөө арилжааны бас хамгийн чухал зүйлүүдийн нэг хэзээ ч ерөөсө мартаж болохгүй нэг. За эхлээд системээ ярих юм бол энэ системийг ер нь бол бүтээхэд те ямар нэгэн системийг арилжахад ер нь бол 4 төрлийн одоо энэ системийг analyze буюу одоо анализ хийх арга ер нь бол байдаг гэсэн үг. Хамгийн ерөнхий дөрөв. За энд нь ерөөсө эхнийх нь technical analysis орж ирж байгаа. Та одоо чартан дээр харж байгаа те энэ одоо шууд дээр нь анализ хийгээ явна гэсэн үг. За хоёр дахь нь болохоор fundamental буюу ямар нэгэн дэлхийн мэдээ, ямар нэгэн компани тухай одоо те мэдээлэл дээр одоо суурилж арилжахыг fundamental analysis хийж арилжна гэдэг байгаа. За гурав дахь нь болохоор order flow. Order flow гэдэг нь өөрөө яг одоо маркетэд те ямар захиалгууд яг одоо орж ирж байна те хаана яг ямар захиалгууд байна. Энд одоо те 100 ширхэг одоо sell order одоо ингэж байж байна те тэндээс унах магадaltaй гэдгийг одоо тэр бүхнийг харж одоо арилжахыг order flow уншиж одоо те арилжахыг одоо ерөөсө хэлээд байгаа гэсэн үг. За сүүлчийнх нь болохоор quant ба датагаар одоо анализ хийж арилжах гэсэн үг. Тэр нь болохоор маш их хэмжээний математикийг одоо шаарддаг, маш их хэмжээний одоо equation одоо те тиймэрхүү зүйлүүд бол шаарддаг гэсэн үг. Quant ба датаг хамгийн ихэн ашиглалт юм бэ гэхээр одоо HFT, банкуд, hedge fund гэх хэмжээний одоо хэдэн 10 байтугай хэдэн 100 сая долларыг арилждаг агуу том компаниуд л энэ бол quant ба датаг ер нь ашиглаж арилждаг гэсэн үг. Харин бид нар шиг одоо өөрсдийнхөө мөнгийг одоо арилжаанд эрсдүүлдэг те retail trader-ууд маань бид нар одоо юу одоо харж арилжсан юм бэ гэхээр ихэнхдээ маш их хувийн technical analysis, зарим нь fundamental-ыг ашигладаг, одоо дөнгөж бас зарим нь order flow-оос ашигладаг болсон байлээ ойр үед нэлээх. Тэгээд энэ бол энэ гурав дээр л ихэнхдээ нь бол арилждаг гэсэн үг. Тэр quant, тэр data эдрийг бол бид нар бол нэг тийм хараадах юм дээр шаардлагач байдаггүй яг ашигтай арилжахын тулд. За risk management psychology-г бол дараа нь бол илүү гоё дистаралтай бүр задлж ярина. Гэхдээ өнөөдрийнхөө бичлэгэн дээр gas бүгд дээр ерөнхий risk management-ийг ямар хөө байхыг хэлээд өгчээ. Арилжаан дээр эхний ээлж нь мэдээж own capital буюу таны яг одоо дансанд хэдэн төгрөг байгаа. Та тэр одоо дансанд байгаа мөнгөө хэдэн хувийг нь одоо арилжаанд яг одоо зарцуулах гэдэг байгаа те. Хэдэн хувийг нь одоо эрсдэлд оруулах юм бэ гэдэг тэрний risk management орж ирнэ.
Дараагийнх нь болохоор одоо арилжааныхаа аккаунтын дотор одоо аль хэдийн байгаа мөнгө хэрхэн одоо зарцуулж, хэрхэн одоо эрсдэлд оруулах вэ гэдэг одоо трейдинг аккаунтны риск менежмент орж ирж байгаа гэсэн үг. За дараагийнх нь болохоор трейд буюу яг одоо орсон байгаа арилжаа те. Та тэр орсон байгаа арилжааг яг одоо яаж менеж хийж байгаа? Рискээ одоо хасж байгаа мүү те. Одоо жоохон таны зүг рүү яваад эхлэхээр гэдэг хэмжээний тиймэрхүү төрлийн одоо өөрийнхөө арилжаанд яг одоо орсон байгаа арилжааныхаа л ерөөсөө рискийг одоо хянахыг энэ трейд риск менежмент гэж хэлээд байгаа гэсэн үг. Ерөнхий ийм 3 одоо риск менежмент байгаа гэсэн үг юм бол. За харин сэтгэл зүйд бол мэдээж маш их хэмжээний асуудлууд гарч ирнэ. Демо аккаунтын сэтгэл зүй, жинхэнэ аккаунтын сэтгэл зүй, одоо тэ сигнал дагж байгаа хүний сэтгэл зүй гэх хэмжээний маш олон сэтгэл зүйнд орж ирнэ. Тэрэн дээр мэдээж хамгийн одоо томууд нь бол fear буюу айдсын сэтгэл зүй, greed буюу одоо шунал тэ маш их хэмжээний шунал. За дараагийн болохоор anger буюу одоо уур хилэнтэй одоо буцаж одоо арилжаанд одоо алдсан мөнгөө буцаж олох гэж хичээдэг ч юм уу те одоо revenge дээр хийх те одоо anger. За дөрөвт нь болохоор одоо миний хувьд бол маш чухал гэж үздэг resilience буюу тодорхой хэмжээний мөнгө алдчихад арилжаанд бууж өгөхгүй байх те үргэлжлүүлээд яваад байх, удаан хугацаагаар харж чаддаг байх гэдэг. За энэ бол иймэрхүү сэтгэл зүйнд бол угаасаа дараагийн бичлэгүүдээр угаасаа ороод явна. Харин дараагийнхаа бичлэгэн дээр би та нарт ямар арилжаачд байдаг вэ гэдгийг хэлж өгөх болно. Тэгснийхаа дараа 3 дахь бичлэгнээс эхлээд бид нэр шууд арилжааныхаа концепт руу орж эхлэх гэсэн үг. Одоо тэр order block, fair value gap, liquidity trend гэх хэмжээний тиймэрхүү концептууд руугаа нэг нэгээр нь яваад орно гэсэн үг. За guys, өнөөдрийн минь бичлэг та нарт тодорхой хэмжээний үн цэнийг өгч чадсан байх гэдэгт би бол маш их хэмжээний итгэж байна. Арилжаа гэж юу вэ гэдэг талаас тодорхой хэмжээний ойлголтуудыг бол цэвэрхнээр ойлгомжтойгоор маш энгийнээр өгч чадсан байх гэж найдаж байна. За тэгээд guys, дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.